Контент 5. Оронгийн шатлал. Энэ онол нь орчлон ертөнд шатсан бүтцтэй гэж үздэг. Кварк өөрийн оронтой, протон өөрийн оронтой, атом өөрийн оронтой, молекул өөрийн оронтой, амьд бие өөрийн оронтой, гариг өөрийн оронтой, бод өөрийн оронтой, галактик хүртэл өөрийн оронтой. Эдгээр нь тусдаа биш. Доод түвшний оронгууд нийлж дээд түвшний орон үүсгэдэг. Иймээс орчлон ертөнц бол материйн цуглуулга биш. Харин оронгуудын шатлсан бүтэц. Энэ онолын хамгийн чухал санаануудын нэг нь оршихуй өөрөө бүтэцтэй. Оршихуй бол идэвхгүй хоосон байдал биш. Харин өөрийгөө төвлөрүүлж, хүмиж, хуйлруулж, тогтвортой бүтэц үүсгэдэг динамик систем. Тиймээс бомс, атом, бодод, галактик бүгд нэг ижил зарчмаар оршиж байж болно. Ялгаа нь зөвхөн хэмжээс, нейтрал, мөн оронгийн зохион байгуулалт. Энэ онолын хүрээнд матери бол оронгийн төвлөрсөн төлөв. Харин орон бол материйн тархсан төлөв. Эцэст нь энэ онол дараах үндсэн санаанд хүрдэг. Бүх зүйл оронтой. Бүх орон бүтэцтэй. Бүх бүтэц төвлөрөл ба тэлэлтийн тэнцвэр дээр тогтдог. Мөн хамгийн товчоор матери бол оронгийн төвлөрөл. Орон бол материйн тархалт.